Дархуул аймгийн Монгол Ардын намын хорооноос 2016 оны орон нутгийн сонгуульд дархны хөгжил бидний ирээдүйн ураатай 9 эрдний мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж иргэд олон нийтийн санал бодлыг сонсож Дархуул аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ажилласнаар 300 хоногийг үджээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний танхим аймгийн засаг даргын хамгийн газар хамтран иргэний танхим сонсож байна явуулын хилцүүлгийг 6 дугаар сарын 2-оос 16-ны өдрүүдэд Дархан сумын багуудад хэсэгчлэн зохион байгуулж байгаа юм байна. Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн иргэдийн дунд зохион байгуулсан өнөөдрийн хилцүүлэгт аймгийн засаг дарга Насанбат оролцож өнгөрсөн 300 хоногт аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж иргэдийн санал бодол тулгамдж буй асуудлуудыг сонссон юм. Иргэдийн зүгээс Дархан сумын 1, 2, 3 7, 8 дугаар багуудын нутаг дэвсгэрт хийгдсэн автозамын ажлууд шинэ хуучин дархныг холбосон 2.4 км автозамыг ашиглалтанд оруулсан, аслагдсан гэр хорооллуудад хүүхдийн автобусны үйлчилгээ нэвтрүүлсэн зэрэгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Нэгдүгээр сургууль анх одоо хэдэн жилийн өмнө 1800 хүүхэдтэй байсан. Одоо 800 хүүхэдтэй болсон. За энд яагаад эндээс хүүхдүүд зүгтаагаад байна вэ гэхээр одоо тентхий багш нар муудаа биш байна. Спорт зал нь хүүтэн байсан. Тэр нөгөө компьютерийн танхимууд нь одоо компьютергүй байсан. За ингээд энийг сайжруулж өгөөч гэсэн 3 дахь асуудал. За 4 дахь асуудал нутгаар 30 айлын гэдэг нэг сөндсөн газар байдیں۔ За энэний орсон суугчдын нэг 60 айлын 150-60 хүн байдیں۔ За эдгээр 30 айлыг нэг гайгүй болгож өгөөч гэсэн 4 дахь санал. За 5 дахь санал нутгаар зэрэг камержууд хийж өгөөч. За хогноо салгаж өгөөч. За замыг одоо замнуудыг жаахан анхаар тавьж гисэн ийм одоо 7-8 чухал асуудал байд юм аа. За энээс одоо та энэ 4 сарын хугацаанд 2-3 том асуудлыг шийдэж өгсөнд манай багийн хамт бол маш баяртай байд. Нэгдүгээрт нь 2 удаа танд хэлжсэн та өөрөө очоод нэгдүгээр сургуулийн спорт залыг 20 сая төгрөг гаргасан байлаа. Компьютерийн танхимыг тэр чигтэн шинжилж өгсөн. Энэ дээр бид нар маш баярсан. За энийг янзчих юм бол одоо манай нэгдүгээр сургуулийн хамт олон тэнд одоо хүүхдүүдийн тоо нэмэгдэх баха. Тэнд байгаа 800 гаруй хүүхдийн одоо оюуны хэрэгцээ бол нэлээд тэлэх баха. Тэр компьютерээ үйлчлүүлэх юм нэмэгдэх баха гэж. Нэгдүгээр одоо баярсан энэ байна. За хоёрдугаарт нь 30 айл дээр бол та сая хэллээ. 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. За энд бол тэнд байгаа 60 айл 150 хүн танд маш их баярлах баха гэж бодож байгаа. Би бас баярлж байна. За дараагийн дугаарт нь бидний өөрсдөө би өөрөө хөгшчүүд ярьдیں۔ Нэг 4 сүйдрвч хийж өгөөч гэдэг. 4 одоо хэсэг дээр. За энийг төсөл хийсэн. За 2 цэцэрлэгийн төсөл хийсэн. За энийг бол сая хурлаар одоо батж өгсөн байна лээ. За энийг одоо ойрын хугацаанд хөрөнгийг гаргаад гадны одоо компаниудаар битгий хийлгээч дарга. Тэднээс ерөөсөө нэг юм хийж хаяад, хуурж хаяад, тэгээд эцэстээ алга болоод хойноос нь хөөцөлж чадахгүй байна. Одоо 30 айлын тэрийн дээвэр хийсэн одоо компаниуд тухайн сайхан хийсэн шүү дээ. Одоо 2 жил болоогүй нөгөөд нь хуураад унтсан байна. Тийм учраас дотоодын компаниудаараа ягаад гэвэл энд байж байгаа юм чи хойноос нь бид нар хөөцөлтөд олж шүү дээ. Дархны хамгийн анхны сургууль. Тухайн үедээ Улаанбаатар хотын 1-р сургуультай өрсөлдөхүйц хэмжээнд одоо бэлтгэгдсэн. Өнөөдөр энэ орон нутгийн ихэнх одоо удирдлагууд энэ сургуулийг төгссөн. Монгол Дархны одоо 1 номерын сургууль. За энэ утгаар нь бид нар бол ач холбогдол өгсөн. За хамгийн сүүлд хэд одоо бид нар дуу хөгжмийн материалын баазын за мөн одоо хоол урлагийн техникийн хичээлээр хоолны техник гэж байдаг. Энэ дээрээ бас одоо материалын бааз байхгүй гэхээр бид нар энэний за тэгээд номын санд ном техникчлэнгээр дэмжсэн. Хамгийн сүүлд би одоо тэдний энэ жил төгсөж байгаа 62 хүүхэдтэй ангийн багштай очиж аймгийн одоо удирдлагын зүгээс хамгийн сүүлчийн одоо хүүхдийн баяр одоо та нар ингээд том улсууд урдаа хүүхдийн бэлэг их зэрэг 1-р сургуультай бол саяны нууцсан хөтөлбөрөөр бид нар 10 номын 1-р сургууль гэсэн. За яг энэ хоёрын энэ сургуулиас Дархан хотын нэгийг гаргасан одоо Харваач арын шүү бүр үүрэг даатгуулаад 10 ном сурсан байна. Тэгээд 9 сараас эхлээд бол 1-р сургууль дээр багш нарыг чадваржуулах энэ төслийг дахиад 1-р сургуулийн багш нар дотор хийгээд ингэж болж байгаа. 30 айлыг сайжруулнаа болно. Тэр сүйдрэг цэцэрлэг тэрийг бол бид нэр хийгээд явна хаа таны хэлсний дагуу бол. За тэгээд тэр бичиж авлаа. Хурд сааруулагч энэ их чухлаа. Энийг 2018 онд бид нар ер нь нэлээдгүй замууд дээр энэ шин тавьж байгаа зам хүн ам олноос орж байгаа хэсгүүдээр энэ хурд сааруулагч хийнэ. Тэр нэг хаддаг юм нь бол дэмий юм байлээ. Олон жил
замтай бүхий хадчдаг шүү. Тэгээ нөө хадаас нь ярьж байгаад гараад ирээд зүгээр бидний энэ хийчээд байгаа одоо энэ микро хийж байгаа шүү. Энэ бол их зөв юм билээ. Ингэж хийвэл илүү одоо үүдтэй. Баракуудын дээвэр басаатыг язж өгнө. Энэ нөгөө доотны сангийн янзж өгнө гэсэн энэ хизээ би иргэдийнх өөрийнхөө баракуудын амьдардаг хүмүүсийн өмнөөс асууж байгаа шүү. Энийг хизээ янзж өгөх энэ аюул хүлээлттэй байгаа. Энийг хизээ янзж өгөх лөө. Нэгдүгээр тэр 56 дугаар баракын тэнд нэг юм хүүхдийн тоглоом талбайч гэхэд хаашаа нэг юм хоёр шийд байгуулад өгсөн байгаа. Тэрийг нэг жоохон газар мазар жоохон тэгшнээд янзлаад нэг одоо энэ орон сууцны гадаа байгаа энэ тоглоомын талбай шиг талбай нэг байгуулад өгч болохгүй юу? 13, 14, 16 дугаар баха 42 сая төгрөгийн камерын асуудал тавьж байгаа. За 9, 10, 11 дээр камер тавьсан их үр дүнтэй нөгөө бүтээн байгуулсан ажлын маань нөгөө санд ширээгийн маань эвдчдэг, хогийн савын маань шатаачдаг хэцүү шүү дээ бас. Тэгээд камер тавьсан чинь янзын сая тэгээ багийнхан дарга дээр тавьсан ингээд сайжирч байгаа. Яг энэнийхээ дагуу бид нар энэ жил 16, 14, 13 тавигдж байгаа. Бид нар таны энэ асуудлыг анхааралтай авах шийднэ. Дээр нь саяны тэр хоёр төсөл хөтөлбөр 6 дугаар багаас шалгарсан гэдэг байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр хоёр бараак байшингийн засварын асуудал бол энэ төсөл хөтөлбөр дотор орсон гэдгийг сая энэ дарга мэдээлж байна. Тэгэхээр ингээд бид нар 2-3-аар нь нийлүүлээд ингээд засаад явъя. Камерыг бол бид нар дараа жилийн төсөлдөр тавиад тэгээд цагтаа багийн дарга дээр нь холбоодогчдөг. Багийн дарга нь өглөө босч ирээд компьютераас үзээд өгдөгсөн юм харчдаг, нийтээ чуруу хилчдэг. Тэгээд энэ жишг нэг хороолол маань бас сүүлийн жилүүд нодлон үйлчлэгээс гэдэг эвдэрл багасаад бид нар бас урамтай байгаа. Тийм учраас энэ камерыг бол баг дээр нь тавьж өгөх зөв юм байна. Тэгэхээр таны саналын дагуу 2018 онд 6 дугаар багийн орчин дээр бид нар камер зөвлөлтийг бас шийдэж өгье. Бүтээн байгуулалтын ажлууд бол одоо явагдаж байгаа. Энийг бол одоо бид ойлгож байна. Бид нар нүдээр харагдаж байгаа одоо сайхан одоо юмнууд одоо явагдаж байгаа, ажлууд хийгдэж байгаа. Тэгээ ажлын байр ерөөс нь нэмэгдэхгүй байна. Одоо энэ дарханд бол одоо төмөрлөгийн үйлдвэр зэрэг одоо хүчин чадлаараа ажиллах одоо үйлдвэрүүд байна. Яднаар бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Энийг ажлууд хэмжээ агуулдаг бас энэ ажлууд ажилд орж бас амьдрал хүн одоо дээшлэх юм болох байх гэж ингэж бодох юм. Шинэ засгийн газар гараад одоо олон хуулинд өөрчлөлт оруулж байна. Олон хуулиудыг одоо болж өгөхгүй байгаа юмнуудыг одоо зөв зам мөрөөр нь оруулсан сайхан хууль болгож байна. Тийм учраас энийг ард түмэнд одоо сайн ойлгох хэрэгтэй. Төмөрлөгийн үйлдвэр маань нөгөө худалдан авагч нь байхгүй болчоод бас нэгэ хүнд ч гэсэн өөрсдийнхөө боломжийг хэрээр хөрхийг хэсэгчлээд хүмүүсээ ажилуулаад тэгээд бас орон нутагт их татварын өөрөө амжилттай байсныгаа төлж барагдуулсаа бас хүний ажлын хамт олонны олд амжилтыг ард түмэнд ярих ёстой. Нийгмийн даатгалын дарга байна уу? 1.1 манай татварын дарга байна уу? Манай аймгийн төсөвлөлт 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн өртөө олон жил болцсон байсан. Энэ өрөө төлж өгсөн төсвийн хүнд байгаа үед орлого нийгмийн даатгал дээр байсан бүх өр төлбөрөө төлж барагдуулсан. За тэгээ ажилчдаа яг тэгээд авдаг хоног юм да. 15 10 хоногоор ажиллаулаад ямар ч байсан ингээд нэг энэ хүнд үед нэг ажилчдаа тараагаад утраачихгүй хүн шиг ингээд ажиллаад явж байгаа. Тэр төсөл хөтөлбөр нь хэрэгжих юм бол цааш тэр айтаахан их том боломжийн төсөл хөтөлбөр байлээ. Тийм учраас одоо төмөрлөгийн үйлдвэр сүүлийн үед ингэж ажиллаж байгаа гэж бас дуудагъя. Тэгвэл цаашид ажлын байр нэмэгдэх болцоо боломж нь бол тэр төсөл хэрэгжсэн тохиолдолд бол байх юм байна гэж ингэж харж байгаа. За хог гэж асуудал. Хог бол одоо сумын удирдлагуудын хамгийн анхаарал байдаг том проблемуудын нэг. Хүн олон суурьсан газар яг энийг гадаагаа хог. Бид энэ дараагийн 7 хоногт танилтууд хэвлэл мэдээлэлээр харж байгаараа яг жинхэнэ одоо 1,800,000 доллараар Сингапурын хөрөнгө оруулалтаар хамгийн орчин үеийн хогны үйлдвэр баригдана. Хөдөл хорооллын урд руу орхон сумын нутаг дээр тэр карьер байдгийн тийш. За яг энэ үйлдвэр юу гэхээр 2.5 мегаватт цахилгаан гарна. Уур гарна. Хог шатаан. Тэгтээ шатаахта орчин үеийн нөгөө удаагуйчулдаг хэлбэр рүү оруулаад ингээд томоохон үйлдвэр. Манай аймагт би бас түрүү ярьдаг 2 том юм хийгдэх юм байна. Нэг нь энэ хог уусруулах. Дахиж хогны цэг нэмэгдэхгүй. Энэ бол одоо цэвэр цоо хөрөнгө оруулалт.
манай эрчим хүчний удирдах зөвлөгөөн дээр ирж төслөө танилцуулаад хөрөнгөө шийдэнгээд авцсан яваа тийм. Одоо ганцхан тэр улс юу хүлээгээд байгаа юм бэ? Эрчим хүчний зах зээл хорооноос тэр 2.5 мегаватт цахилгаанаа яаж орлуулах вэ гэдэг эрийг авч байгаа. За ингээд энэ бол шийдэл. Нөгөөх нь манай Дархан хотын цэвэрлэх байгууламжийн засварын ажил энэ жил эхэлнэ. 20 сая долларын. Ингээд бид нэр өртөг зардлыг бууруулнаа, найдвартай ажиллагааг хангана. Тэгээд энэ хоёр том төсөл бол манай дээр явах юм энэ жил. За тэр ховны өндөр нь бол цэвэр 100% хувийн хөрөнгө оруулалт. Нөгөөх нь бол Азийн хөгжлийн банкны санхүүжилт. За гурав дахь томоохон асуудал бол Дархан Улаанбаатарыг холбосон хоёр игнэтэй энэ замын зургийн асуудал. Одоо та бүхэн тийш явж байгаа шиг энэ өвлжөнгөө зураг авсан шүү дээ. Тэгэд энэний хамгийн ихний ажил нь 30 км замын ажил энэ жил манай аймгаас энэ талаас эхэлнэ. Тойргоос Цайдны хөндийн хүртэл эхний 30 км замын зураг төсөв бэлэн болсон. За энэ бол ганц манай аймагт гэдэггүй Дархан Сэлэнд Эрдэнтийн иргэдийн одоо олон жил яригдсан асуудал, нарийнхан замтай олон чаваар осол гарсан. Ингээ энэ бол шийдэгдэхээр бас юм аа. Урдлын 4 жилийн хугацаанд иргэдтэй хийх уулзалтаар хамгийн одоо тулгамж байгаа асуудал архитект байна. Энийг шийдээ. Энэ орон сууцны доор байгаа нэг давхарт байгаа хүнсний дэлгүүрүүдээр энэ архи зардлыг зогсоо гэж удаа хүсэлт тавьсан. За ингээд нэлээд хүнд нөхцөл байдалтай тулгараад бас энэ ажлыг хэрэгжүүлсэн. Та бүхэн мэдж байгаа бох. Олон ч хүн над дээр уйлж, дуулж, бомб чирэгдэл болж орж ирсэн. Гэтэл сая энэ нэг 8 сар бид хоёр ажиллаа өгсөн шүү дээ. Тэр үед буцаагаад бүгдэнд нь өгсөн. Одоо эргээд орон сууцны доорч зарж гин, хаа сайгүй зарж гин. Одоо эргээд архит өндөрцсөн. Одоо эргээд нөгөө юу асуудлаа шийдэхээр ард иргэд эдийн засаг хүнд байхад одоо ингээ битгий тогтоомжлол хийгээд нэг хэзээ бүлэг улсууд нь ингээд байдаг. Ер нь бол хүссэн хүсээгүй бид нэр сая журмаа шинжилсэн. Нэгэнт одоо нийгэмд ийм айдас үйлс төрүүлээд энэ асуудал болж байгаа тохиолдолд бол орон нутгийн засаг захиргааны байгууллагаас энэ асуудлыг бол эргэж харж үзнэ. Бид нар бол хоёр асуудалтай тэмцсэн шүү дээ. Нэг нь орон сууцны доотлын тэр дэм буудал нөө мотель гэдэг энийг байхгүй болгож өгөөч. Нөгөөх нь энэ орон архитектыг зогсоож өгөөч гэсэн. За тэгээд дэм буудлуудын бүгдийг хаасан бид нар. Тэгсэн чинь шүүхээр бид нар унсан тийм ээ. Хоёр нь бол тэгээд одоо үйл ажиллагаагаа бусд нь бол яг хөө чиглэлээ өөрчлөөд аймаг зөв юм аа аймаг орон нутгийнхаа шийдвэрийг хүндэтгэж байна. Тэгээд чиглэлээ өөрчлөөд ажилласан. Хоёр нь шүүгцээр байгаад буцаагаад эрхээ аваад одоо ажиллаж байгаа. Дархан аймгийн засаг дарга цаашид архи согтууруулах хундаагаар үйлчилдэг цэгийн тоог цөөрүүлэх, архитектыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр хороололт хог ажилтныг сайжруулах, халуусны газар байгуулахад түлхүү анхаарлаа хандуулж ажиллахыг иргэдийн зүгээс хүсэж байлаа. Хэдийгээр улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч орон нутагт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг баримтуулж, эрүүл мэнд боловсрал, дэд бүтцийн салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийснээ аймгийн засаг дарга Насанбат энэ үеэр тайлбарлан ярьсан юм аа. Ийхүү хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар иргэдээс өгч буй үнэлгээ дүгнэлтийг сонсож хэдний зүгээс тавьсан санал хүсэлт тулгамдж буй асуудлуудад аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хилдэц агентлагийн удирдлагууд газар дээр нь хариулт өгч тодорхой саналуудыг ажил хэрэгтэй тусган ажиллахаар боллоо. Мөн тухайн багуудаас сонгогдсон аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид иргэдээ сонсож оролцсон юм.